Сайн байцгаана уу эрхэм үзэгчид та бүхэндээ пүрэв гарагийн мэндийг айлтган хүргэж байна. DBS телевизийн мэдээний албанаас бэлтгэн хүргэдэг төвөмсгийн мэдээллийн хөтөлбөр энэ өдрийн онцлог мэдээллүүдэд хүрэхэд бэлэн боллоо. Анхаарлаа хандуулна уу. Эхний мэдээ олон хүүхэд төрүүлж өсгсөн эхийг урамшуулах тухай хууль тогтоомж нь олон хүүхэд төрүүлж өсгсөн эхчүүдийг одонгоор шагнах юм а. 2025 он дархан сумын хэмжээнд 400 гаруй их 1-2 дугаар зэргийн одонгоор шагнагдсан байна. Үргэлжлүүлэн дэлгэрэнгүй мэдээлэлд анхаарлаа хандуулна уу. Монгол Улсын ерөнхийлөгчийн 2025 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн зарилгаар эхийн алдар одонгоор шагнах журам шинжлэгдсэнтэй холбогдуулан болцол хангасан эхчүүдээс материалыг дархан сумын хэмжээнд 2 дугаар сарын 2-ноос 3 дугаар сарын 27-ны өдрийг дуустал хүлээн авна. Бүрдүүлэх материалын тухайд эхийн алдар 1-2 дугаар зэргийн одонгоор шагнуулах эхчүүд дараах бичиг баримтыг бүртгүүлнэ. За алдарт эхийн одонгийн материалыг яг харьяа багийнхаа нийгмийн ажилтнанд бүрдүүлж өгөх байгаа. За тэгээд дархан сумын хэмжээнд бол 2 сарын 2-ны өдрөөс 3 сарын 27-ны өдрийг дуустал хүлээн авна. Материал бүрдүүлж өгж байгаа эхийн хамгийн бага хүүхэд буюу 1 нас хүрсэн байх ёстой гэж үздэг. За энэ юу гэсэн үг вэ гэхээр 2026 оны 5 сарын 1-ээс өмнө 1 нас хүрсэн байх ёстой учраас 2025 оны 5 сарын 1-нд хамгийн бага хүүхэд маань төрсөн бол материалаа бүрдүүлж өгнө гэсэн үг. За 2025 оны 5 сарын 2 гэд болоод ирэх юм бол дараа жилийн материал бүрдүүлэх хугацаанд материалаа бүрдүүлж өгнө гэсэн үг. Материал бүрдүүлж өгж байгаа их маань хүүхдээ 3 хүртэлх наснд нь өргөж авсан бол түүнийг гэрчлэх лавлгаагаа мөн ирүүлнэ. За мөн тухайн эхийн тоонд оруулж тооцох хүүхэд маань 1 нас хүрсэн үедээ болон түүнээс дээш насандаа өнгөрсөн бол бас түүнийг бас оруулж тооцож байгаа. Тэгэхээр энд нь бас түүнийг гэрчлэх бас лавлгаа юм уу эсвэл нас усны гэрчлэгээний хуулбарыг баталгаажуулсан бас хувь нь байна гэсэн үг. За тэгээд энэ журам маань бол Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар 2025 оны 2 сарын 6-ны өдрөөс эхлээд мөрдөгдөж эхэлж байгаа. Өнгөрсөн жилээс алдарт эхийн 1-р зэргийн одонтой эхэд жилийн удаа 200 мянган төгрөг олгож байсныг 400 мянга, 2-р зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгож байсныг 200 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. Хөтөлбөрт анхаарлаа хандуулж байгаад баярлалаа. Дараагийн мэдээ сар шинийн баярыг өртөж цахим орчинд бараа бүтээгдэхүүний урьдчилгаа авна гэх залилангийн хэрэг болон орон байрны хулгайн гэмт хэрэгээс сэрэмжлүүлж дараах мэдээллийг хүргэж байна. Удахгүй Монголын уламжлалт сар шинийн баяр болох гэж байна. За баяр болгож байгаатай холбоотойгоор зарим тодорхой төрлийн гэмт хэрэгүүд өсөх хандлагатай байдаг. За тухайлбал хулгайлах гэмт хэрэгүүд өсөлдөг. За иргэдийн баяртай бэлтгэсэн бууз, банш, мах, ууц, за бусад цагаан эдээ бусад зүйлүүдийг орон байранд нь нэвтэрч хууль бусаар нэвтрээ орж хулгайлах гэмт хэрэгүүд зөвлөдөгдөх хандлагатай байгаад байдаг. За мөн захин орчинд иргэдэд таатай нөхцөл болцоогоор санал болгосон уламжлалт баярт хэрэглэгдэх дээл, ховтос, гоёл чимэглэлийн эд зүйл, хутга, хөөрг гэх мэт зүйлүүдийг худалдан борлуулна, зах зээлийн үнэлгээнээс хямд үнэтэй худалдан борлуулна гэдэг заруудыг байршуулж иргэдээс урьдчилгаа мөнгө авах хэлбэрээр залилах гэмт хэрэг үйлдэгдэх юм хандлагатай байдаг. Ийм учраас та бүгд ямар нэгэн бараа бүтээгдэхүүнийг захин орчингоос худалдан авах гэж байгаа бол гарал их сурвалжийг маш сайтар тогтоох шаардлагатай. Дээрээс нь ямар ч тохиолдолд та бүгд урьдчилгаа мөнгө бүр шилжүүлээрэй гэж бас та бүгд сэрэмжлүүлэг өгье. Хөтөлбөр үргэлжилж байна. Дархан сумын хоршоо хөгжүүлэх сангийн нэг төсөлд олгох зээлийн дээд хэмжээг хоршоо жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжид 70 хүртэлх сая төгрөг байхаар тогтоосон. Уг төсөл нь сумдад үйл ажиллагаагаа эрхэлж байгаа хоршоодоор дамжуулан ажлын байрыг бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амжиргааг сайжруулах, орон нутгийн доктортой хөгжлийг хангах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтын их үйлсвэрээр байгуулсан хоршоо хөгжүүлэх санг бүрдүүлэх, сангийн хөрөнгийг удирдах, төсөв сонгон шалгаруулах, сангаас зээл олгох, иргэн төлөвлөх, тайлагнах, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулах юм а. Үзэгчид та бүхэндээ бид хоршоо хөгжүүлэх сангийн талаарх мэдээллийг хүргэхээр Дархан сумын засаг даргын тамгын газрын мэргэжилтэн гэрэл доттой уулзаад байна. За та хоршоо хөгжүүлэх сангийн талаар ер нь бол энэ онд хизээ зарлагдаж эхлэх вэ? Тэр талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? За сайн бацхан уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Дархан сумын хоршоо хөгжүүлэх сангийн мэдээлэл маань Дархан сумын эрдэнэ төлөвлөгчдийн хурлаар 5-2026 оны
2 сарын 16-наас 11 сарын 27-ны хүртэл батлагдсан байгаа. Энэ хугацаанд яг хоршоодод маань 2 сарын 15-ны хүртэл санхүүгийн тайланг баталгаажуулсан тохиолдолд энэ хөнгөлөлтөө зээлд хамрагдах боломжтой байгаа. 2 сарын 16 гараад зарлагдаад эхэлнэ л гэсэн үг. Өнгөрсөн оны хоршоо хөгжүүлэх сангийн зээлд хичнээн хоршоо хамрагдсан бэ. Ер нь бол нийт төсөв төртгөнд хэдэн төгрөг вэ? Өнгөрсөн оны хоршоо хөгжүүлэх сангийн зээлд нийт 500 сая төгрөг байснаас нэг хоршоонд 50 хүртэлх сая төгрөг байсан. Тэгээд хоршоо хөгжүүлэх сангийнхаа зээлийг нийтдээ 4 удаа зарснаас 2 төслийн материал ирээд нэг төсөл маань шаардлага нийцэж 50 сая төгрөгийн хөнгөлөлтөө зээл авсан байна. За хоршоо хөгжүүлэх сангийн зээлд хамрагдахын тулд ер нь бол хоршоодуудад ямар шаардлага тавигддаг вэ? Хамгийн нийтлэг тавигддаг шаардлага бол хоршоо хөгжүүлэх сангийн журам гэж байдаг. Хоршоо хөгжүүлэх сангийн журам зааснараа нийт 17 бичиг баримтыг бүрдүүлэх хэрэгтэй байдаг. Нэгдүгээрт нь өмнөх жилийн санхүүгийн тайлан баталгаажсан байх ёстой. Үйл хөдлөх барьцаа хөрөнгөтэй байх ёстой. Хоршооны дор хаяж нэг гишүүн нийгмийн даатгал төлсөн байх ёстой. Татвар нийгмийн даатгал хугацаа итерсэн үр төлбөргөө байх ёстой. Шүүхийн шийдвэрээр хугацаа итерс бас үр төлбөргөөс лавлгаа гардаг шүү, тийм үр төлбөргөө байх ёстой. Монгол банкны зээлийн мэдээллийн лавлгаагаараас үр төлбөргөө өгсөн мэд лавлганд бас бүрэн авсан байх ёстой. Хоршоодуудыг хөгжүүлэх ер нь бол сургалтууд явагдаж байгаа юу? Хизээнээс ер нь сургалтууд эхлэх вэ? Хоршоодуудыг хөгжүүлэх сургалт яг өнөөдрөөс эхэлж байгаа. Санхүүгийн тайлан гаргахтай холбоотой өнөөдөр буюу 2026 оны 1 сарын 15-ны өдөр 14 цагаас хүнс жүжигдэн үйлдвэрийн яамны 2 давхарт хурлын залантанд зохион байгуулагдахаар өнөөдөр 14 цагаас эхэлж байгаа. Энэ жилийн хувьд хоршоо хөгжүүлэх сангийн зээлийг сая дурдсанчлан 2 сарын 16-наас 11 сарын 27-ны хүртэл авна гэсэн байгаа. Тэр нэг хоршоонд олгох зээлийн дээд хэмжээ нь 70 хүртэлх сая төгрөг байгаа. Тэргүүлэх чиглэл нь хоол хүнс үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрлэл, сав баглаа бодол, бусад гэсэн чиглэлээр материалуудыг хүлээж авна. Хоршоо хөгжүүлэх сангийн талаарх мэдээллийг ер нь бол ямар суугаар дамжуулж өгч байгаа вэ? Хоршоо хөгжүүлэх сангийн мэдээлэл хөнгөлөлтөө зээлийн төслийн материалыг хүлээж авах мэдээлэл бол орон нутгийн телевизүүдээр дамжуулаад дээрээс нь Дархан сумын цахим хаяг байгаа. Дархан сумын цахим хаягаараа 18 багийн цахим хаягаараа дамжуулаад ирээд нээлттэй тод мэдээлж байгаа. Бүр тодорхой мэдээлэл авъя гэх юм бол Дархан сумын засаг даргын хамгийн газар ирээд бас мэдээлэлтэй дэлгэрэнгүй авчиж байна. Энэ жилийн хувьд хоршоодод маань яг төсөлд хөнгөлөлтөө зээлд хамрагдахын тулд хамгийн түрүүнд санхүүгийн тайлан баталгаажуулсан байна. 2025 оны яг үүнтэй холбоотой өнөөдөр санхүүгийн тайлангаа гаргацгаая гэдэг сургалтыг нийгмийн даатгал, татвар, төрийн сантайгаа хамтраад зохион байгуулж байгаа. Нэгдүгээр санхүүгийн тайлганд гаргах талаар ингээд хамтраад ажиллаж байна. Хоёрдугаарт нь манай хоршоодууд маань нийгмийн даатгал, татвар банкн дээр хугацаа итерсэн зээлийн үр төлбөргөө байх хэрэгтэй. Гуравдугаарт нь болохоор үйл хөдлөх барьцаа хөрөнгөтэй байх хэрэгтэй байдаг. Энэ шаардлагуудыг бүрэн хангацсан, дээрээс нь төсөл тавигдах хэрэгтэй бас шаардлагууд байгаа шүү, тэ. Тэр шаардлагуудаа бүрэн хангацсан байхад л хөнгөлөлтөө зээлд хамрагдах боломжтой. 2025 оны үед манай байгууллагаас хоршоо хөгжүүлэх сангийн хөнгөлөлтөө зээлийг иргэн аж ахуйн нэгжид бас давхар олгодог болгооч гэдэг хүсэлтийг дээд шатны байгууллагуудад одоо тараа тавьсан боловч 2025 он бол нэгдсэн үндэсний байгууллагаас хоршоотыг дэмжих жил болгон зарлалтай холбоотой бол 2 удаагийн татгалзсан бичигэрсэн. Энэ жил бас манайха дээд шатны байгууллага энэ хөнгөлөлтөө зээлд маань иргэн аж ахуйн нэгжийг хамруулж өгөөч гэсэн хүсэлтийг тавихараас бэлдээд ажиллаж байгаа. Зээл авсан хоршоодуудын хувьд иргэн төлөлтийг хэрхэн хийх вэ? Хэдийн хугацаанд иргэн төлөлт? Тус сангийн маань хөнгөлөлтөө зээл маань болохоор жилийн 3% хүүтэй 60 сарын хугацаатай зээлэдэг. Тэр маш бага хувийн хүүтэй. Ер нь яг бизнесээ үйл ажиллагааг өргөжүүлье, явуулъя гэсэн хоршоодууд маань л маш давуу талтай зээл байгаа. Иргэн төлөлтийг бол эхний жил бол зөвхөн хүүгээ төлнө. Хоёр дахь жилээсээ хүүгээ болон үндсэн төлбөрөдлөөд явна гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр Дархан сумын хувьд бол иргэн төлөлт бол маш сайн явагдаж байгаа. Өнгөрсөн 2024 онд муу зээлдэгч нийт 12 байсан бол 2025 онд 6 болж бууруулсан байгаа. Энэ жилийн үед ч гэсэн бас муу зээлдэгчтэйгээ нэлээд сайн шахаж яарсан. Ер нь муу зээлдэгчгүй болно гэсэн ажлын төлөвлөгөө аваад ажиллаж байгаа. Төвмөсийн мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Дараагийн мэдээ. Дархан орхон шарын гол хонгор сумдын хорсоодыг чадваржуулах буюу санхүүгийн тайлангаа хэрхэн зөвлөх тухай сургалтыг зохион байгууллаа. Дархан сумын хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн сонгон шалгаруулалт 2 дугаар сарын 16-ны өдрөөс эхэлнэ. Үүнтэй холбогдуулан хоршоодуудыг чадваржуулах сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтаар хоршоо хөгжүүлэх сангийн хөнгөлөлтөө зээлийн мэдээлэл, татвар нийгмийн даатгалын шинжлэгдсэн хууль тогтоомж болон санхүүгийн тайлан гаргах зөвлөгөөг мэргэжлийн байгууллагуудаас өглөө.
санхүүгийн тайлгын үнэн зөвлөгөөснээр манай хоршоодод маань одоо төрөөс зарлагдж байгаа хөнгөлөлтөө зээлүүдэд хамрагдах боломжтой. Ийм үднээс хоршоодтой хөнгөлөлтөө зээлтэй хамрагдаасай үйл ажиллагаагаа өргөжүүлээсэй гэсэн үднээс хоршоодуудаа санхүүгийн тайлгаа хэрхэн үнэн зөв бодтойгоор гаргах вэ гэдэг мэдээллүүдийг алгадах байгууллагатайгаа хамтраад өгч байна. Хоршооны нэгтлэн бодох бүртгэл, хоршооны санхүүгийн тайлан гаргах чиглэлээр мэдээлэл өгч байна. За хоршоо хөгжүүлэх сангаас зээл авахд баталгаажсан санхүүгийн тайлан хэрэгтэй байдаг. Хоршоодууд маань болохоор баталгаажсан санхүүгийн тайлангаа авсан байх ёстой. Санхүүгийн тайлангийн баланс мовцэг, гүвцэг эмэн гэсэн цахим системд санхүүгийн тайлангаа тушаагаад хүлээн авч баталгаажуулсны дараагаар QR кодтойгоор баталгаажсан санхүүгийн тайлангаа хэвлэж аваад хоршооны зээлдээ өгөх ёстой байдаг. За мөн жилийн эцсийн санхүүгийн тайлангийн хугацаа болсон байгаа. 1 сарын 1-ээс 2 сарын 10-ны дотор жилийн эцсийн санхүүгийн тайлангаа тушаах ёстой байдаг. Энэ талаар мэдээлэл өгч байна. Мөн нэгтлэн бодох бүртгэл хөтлөхөд анхан шатны баримт нэгтлэн бодох бүртгэл хөтлөх талаар төлбөрийн баримт шивэх талаар мэдээлэл өгч ажиллаж байна. Хоршоодууд чадварчин хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн дэмжлэгийг авснаар орон нутгийн эдийн засагт бодит төв нэмэр оруулж тогтвортой хөгжлийн хөшүүрэг болох бүрэн боломжтой байна. Одоо үргэлжлүүлэн цаг агаарын мэдээлэлд анхаарлаа хандуулна. Төвөмсийн мэдээллийн хөтөлбөрийн 4 гарагийн дугаар үгээр өндөрлөж байна. Маргаашийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.